Хүчирхэг Монголын төлөө мянган өртөлсөн Монгол үндэсний төрд ёс, түүх соёл, язгуур уламжлал, орчин цагийн ол дамжилт, өрнөх ирээдүйн их хүслийн 3 цагийн хэлхэнд орших, эх орныхон тусгаар тогтнол, бүрэн эрхэт халдашгүй дархан байдал, ардчил, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж хөгжин бадарсан хүчирхэг Монгол улсыг зохицолоох эх оронч ерөнхийлөгч байна. Монгол ялн Алтмаагийн Баттулга. Сайн бацгааны өрхөмд үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2017 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшиж буй Алтмаагийн Баттулгын мөрийн хөтөлбөртэй танилцах нэвтрүүлэг үгээр эхлэхэд бэлэн болоод байна. Студид хүрэлцэн ирсэн бас зочдоо танилцуулъя. Эксперт буюу зочин судлаачаар Монгол улсын их хурлын гишүүн Хөрөв Дорж хүрэлцэн ирсэн байна. Ингээ та бүхэн чийсгэлээсээ баярлалаа. За сүүлийн үед Монгол улсад улс төржилт, намын хуваагдал талцлаас болоод мэрэгсэн боловсон хүчнүүдээ бас ажлын байрнаас нь шахах ийм бодлого бас явагдаж байгааг бол бид бүхэн мэдж байгаа. Тэгэхээр ер нь Монгол улсын ерөнхийлөгч нэр дэвшиж байгаа Алтмаагийн Баттулгын яг энэ 2 дугаар бүлэгт төрийн албаны энэ шинжилгээний талаар ямар онцлог зүйл заалтууд орсон бэ? 2016 онд Монгол Ардын нам олонх болсон. Олонх болоод өнөөдрийн байдлаар бол жишээ нь 22,000 орчим төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байгаа. Хомроглон халтсан байгаа. Тэгэхээр энэ дээр бид хүн бас тодорхой хэмжээний өөрчлөлтийг нь төрийн албаны тухай хуулинд хийхгүй бол болохгүй байгаа. Энийг хуульчж өгчөөж тодорхой тэр хүмүүс нь яг төрийн албандаа тогтвортой байдаг. Альва нэгэн төрийн сонгуулиас шалтгаалсан, аль нэгэн улс төрийн хүчнээс шалтгаалсан тэр томилгоо хийгдэггүй энэ зарчим дээр явахгүй бол энэ төрийн алба бол хэтэрхий улс төрчнөөс болж маш тийм сул төрийн албатай болж хувирах тэр магадлал асар их бий болж байгаа. Тэгэхээр аль нэгэн намын үед одоо албан тушаалд орсноор нэг шугам татж хагаад сольдог, халдаг тэр хүмүүсийн эрхийг зөрчдөг энэ асуудал бол зөвхөн тэр төрийн албанд алба хашиж байгаа хүн төдийгүй тэдний гэр бүл ялангуяа энэ дундаж давхруураас чиглэсэн бас буруу бодлого юм уу гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр өнөөдрийн маань зочид бас эргэн тойрны чинь бас найз нөхдөд тохиолдож байгаа ямар асуудлууд байна өнөөдөр? Төрийн албаа хагч байжгаад засаг солигдох үеэр цомгтгалд ороод ажил ашиглагдсан. 8% зээлд орсон байсан. Тэгэл янз бүрийн асуудал одоо ургаал гараад ирсэн. Тэгэхээр залуу боловсон хүчнийг бас дэмжиж дээрээс нь чадваржуулах талаас нь биш харин эсрэгээрээ ажлаа чөлөөлөх юм уу альсвал өөр албаа хагчийг оруулж ирэхтэй зүйлүүд тавтагдаал байна л да. Мөрийн хөтөлбөрийн 2-4 дээр Монгол төрийн албан хаагчдыг Монгол улсын төрт ёсны уламжлалыг хадгалж эргэн төвтэй нийгмийн тасралтгүй ажиллагааг ханган бодлого боловсруулах, шийдвэр гаргах, эрх зүйн орчин, соёл ёс зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарна гэж байгаа. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч нэр дэвшигч Алтмаагийн Баттулгын хувьд яг тодорхой нийгмийн асуудлыг яаж шийднэ гэж энэ хөтөлбөр тусгацсан байгаа вэ? Төрийн албыг бол улс төрийн нөлөө оролцооноос ангид байлгах ёстой. Аль нэгэн намд гарчраад бүтцийн өөрчлөлт нэрээр хомгорлон халдаг өөрөлдвөл жирийн одоо шударгаар ажиллаж байгаа тэр төрийн албан хаагчийг намынх нь үзэл юм уу альсвал одоо аль нэгэн дэмждэг гэдэг тэр байдлаар нь халдаг ийм тогтолцоог бид нар байхгүй болох ёстой. Үүний дараа бид нар бас тодорхой нэг зүйл хийх ёстой зүйл нь бол төрийн албыг бас өөрөө цэвэрлэх ёстой. Өөрөлдвөл төрд бас хангалтгүй ажиллаж байгаа хүмүүс байна. Өөрөлдвөл хэн нэгэн даргын юм уу хэн нэгэн намын томилгоор орж очоод тэр нь шударгаар ажил хийж чаддгүй, чадваргүй, гараас нь үр бүтээл гардаггүй, бүтээгдэхүүн гардаггүй ийм хүмүүс асар их байгаа. Тэр хүмүүсийг бид бүхэн бас тодорхой хэмжээр цэвэрлэх зайлшгүй шаардлага байна. Тэгэхийн тулд бид нар тодорхой аттестацчил явуулдаг. Хөдөө орон нутагт 5 жилд нэг удаа ч юм эсвэл төвд 3 жилд нэг удаа аттестацчил явуул тэр хүмүүсийг цэвэрлж бид нар тодорхой төрийн албанд мэрэгсэн чадварлаг цомхон байнгын одоо үйлдвэрлэлийг гаргаж чаддаг үйлчлэгээ сайтай ийм мэрэгсэн албан хаагчтай болсны дараа бид бүхэн тодорхой хэмжээгээр тэр төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага гарч байгаа. Өнөөдөр Монгол улсад бол нийтдээ 188 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Тэр хүмүүсийн дундад цалин бол нэг ойролцоогоор 805 мянган төгрөг байгаа. Тэгэхээр энэ 805 мянган төгрөг бол одоо жишээ нь хувийн секторт ажиллаж байгаа тэр албан хаагчтаас бол 30% бага. Тийм учраас энэ цаашдаа бол бид тодорхой хэмжээгээр энэ төрийн алба илүү чадварлаг болоод бүтээгдэхүүн сайжирсны үндсэн дээр тэр хүмүүсийн цалинг нэмэгдүүлэх, орон сууцны асуудлыг шийдвэрлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тэр зорилтыг энэ хөтөлбөр тусгасан байгаа. Төрийн алба доктортой байх үндэс нь одоо төрийн албаагч мэрэгших гол юу яах шалтгаан болох байх. Тэгэхээр бидний залуучууд бидний хамгийн тулгамдж байгаа зүйл одоо доктортой ажлын байраар хангагдах тийм үү? Доктортой ажилласнаар бид мэрэгшин. Тэгэхээр яг доктортой ажиллахад яг энэ мөрийн хөтөлбөр яг ямар
хуу байдлаар одоо доктортой ажиллах чиглэлийг хангаж өгсөн байх бай. Төрийн албаны зөвлөл гэж байна. Энэ төрийн албаны зөвлөл нь яг шаардлага хангаж ажиллаж чадж байгаа юу? За хаан улдүргийн иргэн Эрдэнэтар. Тэгээ одоо энэ төрийн албан маань ер нь нэг лангууны нэг бараа 8-ны солилцооны шин чанартай болчихлоо л да. Тэр нэг үндсэн хийх ёстой зүйл бол төрийн албаны томилгоог ижил стандарттай болгох тухай асуудал байна. Хуулиараа бол төрийн албаны тухай хууль бол маш сайн хууль. Гэхдээ энэ журам болон босод одоо зохицуулалтаар хин нэгэн даргад тэр боломжийг гаргаж өгсөн хууль өнөөдөр яваад байгаа. Дарга нар өөртөө зориулж журам гаргадаг тэр одоо тогтолцоог нь бид нар хуулиар хаах хэрэгтэй. Тэгжээж бид хүн бас энэ чадварлаг төрийн албан хаагчтай болох тэр асуудлыг энэ нэргүүн тавьж чадна гэж үзэж байгаа. Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын төлөө саналаа өгцгөөе. Монгол ялан. Мөрийн хөтөлбөр дээр энэ гарчган дээр их сонирхолд татж байгаа л да. Мэргэшсэн төрийн албатай гэдэг нь болохоор яг тэр тухайн хүмүүсийн мэргэшүүлэх, чадварчуулах талыг бол хэлж ийн гэж ойлгож байгаа. Харин иргэдийн төлөө нийтийн үйлчлэгээ гэж одоо public service гэж хэлдэг шүү дээ, тийм ээ. Тэрийн үйлчлэгээ гэхээс илүүтэйгээр нийтийн үйлчлэгээ гэж иргэд рүүгээ чиглэсэн энэ санааг бол мөрийн хөтөлбөр дээр бас тусгаж өгсөн байна. Нэгдүгürt улс төрийн тэр албан хаагч нар ямар хариуцлага хүлээдэг байх ёстой юм бэ? Энэ тал дээр одоо ямар хуулийн заалтыг та нар оруулж өгөх. Жишээ нь улсын хурлын гишүүний ёс зүйн дүрм гэж байд юм. Ерхий сайд ямар ёс зүйн хариуцлага хүлээдэг юм. Ёс зүй гэдэг асуудал угаасаа л улс төрийн хүрээнд очил гацдаг шүү дээ. Энэ мөрийн хөтөлбөр дээр бол иргэдийн төлөө нийтийн үйлчлэгийг дэмжинэ гэж байгаа. Энэ дээр нэг хийх ёстой чухал асуудал бол төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал байна. Өөрөөр үйлчлэгээ үзүүлэхдээ тэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ ёс зүй. Үйлчлэгээндээ ёс зүйг өөрөөр бид жирийн иргэн оржрлоо гэхэд мөн дүнчлэн хэн нэгэн мэндэгтэн албан тушаалтан оржлоо гэхэд аль алинд нь тэгш үйлчлдэг, шудраг үйлчлдэг, үйлчлэгээ нь яг тэр хүндээ зохисонд хүрдэг тэр одоо тогтолцоог бүрдүүлэх нь бидэнд хамгийн чухал байгаа. Энэ Монгол улсын иргэдийн сайн сайхны төлөө зүтгэн гэж одоо их хурлын гишүүн тангараг өргөдөг. Тэр тангараг өргөчөөд хажуугаар нь өөрийнхөө одоо хамаатан садныг энэ төрд ажилуулах, төрөөс одоо янз бүрийн тендер бусад зүйл авах тэр хэрэгсэл болгож байгаа гэдэг бол энэ улс төрчийн хувьд ёс зүйн асуудал. Энэ ёс зүйн асуудлыг бид нар хуульчилж өгөх боломж байхгүй. Харин ийм ёс зүйгүй хүмүүсийг хизээ хаана хариуцлага тооцох вэ гэхээр сонгуулиар л хариуцлага тооцдог тухай асуудал байгаа. Нэр дэвшигч Баттулгын хувьд давхар дээлэг их эсэргүүцэжсэн өөрөө их хурлын гишүүн байхдаа сайдынхаа албан тушаалыг өгч ирсэн. Тэрнтэй хамт давхар дээлэг эсэргүүцэжсэн ардын нам өнөөдөр ирэх бариад бүгдээрээ давхар дээлтэй болцохолоо. Энэ талаар мөрийн хөтөлбөрөдөө тусгагдсан зүйл байна уу? Таны хувийн бодол санаа ямар байна вэ? Төрийн алба бол мэрэгсэн байх ёстой гэдэг хамгийн том үндсэн зарчмыг энэ мөрийн хөтөлбөр тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл тэр яамны сайдыг тэр төрийн албанд улс төрчийн нөлөөгөөр биш, хэн нэгний хамаатан садан биш, яг мэрит зарчмаар дээрээс нь төрийн албаны дэвшүүлэн томилдог тэр зарчмын дагуу гарч ирсэн тэр төрийн албан хаагч тэр ажлыг хийж Монгол улсын энэ нийгэм эдийн засгийн төлөө ард түмний төлөө ажиллах ёстой гэж заасан байна. Одоо энэ 11 гээд ард иргэдийн дуу хоолой нүджих болж исэн. Энэ юм одоогийн энэ эрх баригчд ингээ хаачих юм. Одоо энэ тагч сэргээгдэхгүй байна. 11 төвлөө хандсан иргэдийн мөрөөр бас засгийн газар нэлээд арга хэмжээ авдаг. Хариуцлага тооцдог ийм одоо байдал өнгөрсөн одоо засгийн газрын үед байсан. Би тухайн үед алба хашиж байсан. 11 төвд одоо мэдээлэл ирчлээгээд нэлээд олон агентлаг яам тамгын газрын дарга нар бол асуудлаа шийдэх гэж өөрөөр тэр төрийн албаныхаа үйл ажиллагааг зөв болгох гэж маш их мэрийдэг байсан. Өнөөдөр энэ нүдчих болсон энэ 11 төвийг хаасныг бид бүхэн бол нэлийн эсэргүүцэж байгаа. Гэхдээ бид энэ ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт энэ иргэдийн хүсэлтийг маш хурдан шуурхаа шийдвэрлэх тэр боломжийг яг энэ 11 шигээ шийдэх хөтөлбөрийг бас тусгасан байгаа. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн маань зочин судлаачаар Монгол Улсын их хурлын гишүүн Пүрэв Дорж болон за мөн Улаанбаатар хотын маань иргэдийн төлөөлөл, иргэд сонгогчдын маань төлөөлөл оролцлоо. Жухамдаа нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын хувьд Монгол ялна гэсэн мөрийн хөтөлбөрөө бол Монгол хүн ялна гэсэн, Монгол улсын иргэд ялна гэсэн, Монголын төлөөх эрх ашиг ялна гэсэн энэхүү одоо үзэл санаагаар гарган төвшүүлж байгаа. Тийм учраас Монгол төр ариун нандин өндөр эрэмбтэй
Тэнд ажиллаж байгаа хүмүүс нь өндөр хариуцлагатай, ёс зүйтэй байж чадах юм бол Монгол ялна гэсэн томьёоллыг энэхүү мөрийн хөтөлбөрөөр гаргаж байгаамаа. Ингээд анхааран сонсон та бүхэндээ баярлалаа. Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын төлөө саналаа өгцгөөе. Монгол ялна. За Баттулга нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт Баян-Хөлгийн аймгийн иргэдийн хүсч буй эдийн засгаас сэргээж аж үйлдвэрийг хөгжүүлсэн ерөнхийлөгч байна гэж онцлон тусгасан. Мөн боловсрол, соёл урлаг, шинжлэх ухааныг дэмжих бодлого баримтлана гэж тусгасныг их түүх соёлын үлгий болсон Баян-Хөлгийчүүд таатай хүлээн авсан юм а. За дэлхийн нийтэд эх орноо түүх соёлоо сурталчилж байгаа Ааш улаан охин шиг олон баатруудыг төрүүлнэ. Ингэснээр Монгол хүний мэдлэг, ур чадварыг дэлхийн түвшинд хүрэхийг төрийн бодлогоор тууштай дэмжинэ. Мөн ард иргэдийн эрүүл мэндэд анхааран ажиллах тухай мөрийн хөтөлбөр тусгаснаа нэр дэвшигч танилцууллаа. Миний мөрийн хөтөлбөрт ерөөсөө 3 том асуудлыг хамгийн томоороо барьж авсан байна. Ажилгүйдэл, ядуурл, эрүүл мэнд гэсэн. Ерөөсөө ажилгүй байгаа тохиолдолд ядуурл салахгүй, тийм ээ? Ядуу байгаа тохиолдолд өвчлөл салахгүй. Тэгээд эрүүл мэндийн салбар гэж яриад байгаа маань энэ юм аа. Энэ гурвыг нийлээд ирсгээр эргээд бид нэр хинлүү анхаарал тавих бай. Эмэгтэйчүүд, эхчүүд рүү анхаарал тавина. Энэ ардын намч манай малчтаа бас эсрэг талыг, эсрэг гуул гаргадаг юм байна гэдгийг малчт хүмүүс маань ойлгоцсон байна. Баттулгын нэр дэвшигчээс илүү бидний зовлон ойлгохгүй байхгүй. Тийм учраас Баян-Хөлгийчүүд нэг дугаар Баттулгыг дэмжиж Баттулгыг сонголоо. Хүчирхэг эх оронч Халтмаагийн Баттулгыг Баян-Хөлгийн аймгийн Казак, Уранхай, Тува, Дөрвөд бид бүгд нэгэн дуугаар дэмжиж байна. Монгол ян Баттул шивсээ За Халтмаагийн Баттулгыг гарах юм бол хөдөлмөрлөдөг хүн, өөрөө өөрийгөө бүтээдэг хүн, хөдөлмөрөөрөө амжилтанд хүрж байгаа хүний үнц нь өснө. За нөгөө нэр дэвшигч нарыг нь одоо яриад эхлэх юм бол нэг нь хийсэн бүтээсэн юмгүй хоосон яриад лекц уншаад байхад бас ерөнхийлөгч болчдөг юм байна гэдэг ийм нэг жишг гарч ирэх гээд байгаа. Тэгээ яг бүтээсэн бичсэн ном гэж байхгүй, яг төгссөн диплом гэж байхгүй, яг хийсэн бүтээсэн ажил гэж байхгүй. Хүн чинь диплом аваагүй байлаа гэхэд ядахтаа тэр цаг дээр нэг байшин бүтээсэн байх ёстой шүү дээ, тийм ээ. За нөгөө нэг харьцуулт нь болохоор ерөөсөө насаараа төрөөр тижээлгээд насаараа төрийн ажил хийсэн нэг хүн байна. Тэгсэн мөртөө тэр бомтон болчихсон. Төрд насаараа ажилласан хүмүүс бол төрөөс цалингаа аваад төрдөө зүтгээд явна гэдэг бол хөдөлмөр. Тэглээгээд төрийн өгсөн цалингаар тэр бомтон хинч болдоггүй шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр төрд насаараа ажиллачаад тэр бомтон болно гэдг нь өөрөө төрдөө байхдаа яг төрийнхээ ажлыг хийсэн үү? Төрийнхээ ажлыг шудрах хийсэн үү гэдэг дээр одоо эргэлзээ төрүүлж байгаа. Халтмаагийн Баттулга нэр дэвшигчийг маань ялах юм бол Монгол улсын монголчуудын өв соёл сэргэнэ гэж. Бид өв соёлоо сэргээх гэж ядаж байхад энд чадсан ядан өв соёлын бүтээгдэхүүнийг үүсгэж ядаж байхад юу болдог вэ гэхээр тэр өв соёлыг хаагаад өндөр барилга баригдчихдаг. Жишээлбэл Чойжин ламын сүм музейг далд ортол нь баригдсан өндөр барилгууд, Бурхан Буддагийн эргэн тойронд далд ортол нь баригдсан барилгууд, Зайсангийн эргэн тойронд зайсан уулын бүр харагдахгүй болтол нь барьсан барилга байшингуудын газрын асуудал бол бүгдээрээ эргээд авилгалтай холбоотой болчдөг. Тэгэхээр зэрэг өв соёлд хайр найргүй ханддаг нэг нэр дэвшигч байна. Өв соёлын тухай ерөөсөө хүмүүст нэг ярьдаггүй, өв соёлын тухай өөрөө ямар ойлголттой огт мэдэгддэггүй. Баруун далан дээрээ одоо зүрхээ байдаг гэж боддог бас нэг нэр дэвшигч байна. Тэгэхэд манай нэр дэвшигч хажууд нь яг өв соёлд хөрөнгө оруулсан, өв соёлынхаа төлөө маш олон жил зүтгэсэн хүн байдаг. Шинэ өв соёл бүтээсэн хүн байдаг. Хуучин өв соёлоо монголчуудынхаа өв соёлыг гаргуулахын төлөө Монгол улсынхаа археологийн багийг ивент тэтгэж маш үн цэнтэй олборуудыг олоход тусалсан байдаг. Дээр нь өөрөө сонжин болдогт өв соёл бүтээх монголчуудынхаа багийг бас удирдах ажилласан байдаг.